зөвлөөс өчигдөр шийдвэр гараад өнөөдөр үндэсний зөвлөлт хуралдсан хүлээ. Үндэсний зөвлөлт хорооны хуралдсан бол магадгүй удирдлагууд солигдох асуудал яригдчих магадгүй гэсэн хүлээлт байсан л да. Тэгэхээр нэгд хуралдааг учраас орон нутгийн сонгуульд танаа нам хуучин удирдлагаар орохоор болж байна л да. Энэ ер нь зөв одоо хуучин удирдлагаар орно гэдэг чинь сая улсын хурлын сонгуульд орсон баг л бас орон нутгийн сонгуулиар ажиллах юм болов уу гэсэн ойлголт төрөөд байна л да. Тэгэхээр ийм багаар ороход орон нутгийн сонгуульд хэр үр дүнтэй оролцох бол та бас сүүлийн арчсан намын шинжилгээ асуудаар нэлээд дуу хоолойгоо эрхэлж байгаа шүү дээ. Тий, одоо яг нэг талаасаа тэгж хийж болно, нөгөө талаас нь бас арай өөр тайлбар хийж болохоор байна л да. Энд дэр юу гэхээр өмнөх одоо удирдлагууд бол одоо буцаагаад сонгуулийн удирдаад орох. Гэхдээ энэ дөр нь бол сая манай Арслан намын гүйцэтгэх зөвлөлөөс бол тодорхой шийдвэр гаргаад орон нутгийн сонголтоо холбогдуулаад ийм шийдвэр гаргаж байна. За ер нь бол манай Арслан намын шинжилгээ ажлын хэсгээс бол тодорхой байр суурийг илэрхийлж байгаа. 12 сарын 6-нд болох одоо намын их хурлаар бол намын шинэ удирдлагыг сонгоё гэдэг дээр бол бид дуу хоолойгоо бол нэг үзэл бодол итгэл өмчлөлтөр бол байгаа. За ягаад саний энэ хуучин бүрэлдэхүүн одоо ингэж орох болсон ганц л шалтгаан байна. Тэр нь бол орон нутгийн сонгуул хаяанд ирсэн учраас бид тэр 12 сарын 6-нд үндсэн жинхсэн одоо нэг аль биесний дарагтай болох үднээс наадталт нь дахиж нэг дарга сонгоо тэрийг нэг хэсэг нь хүлээмжшүүлээд нөгөө хэсэг нь хүлээмжшүүлэхгүй юм гэдэг ч юм уу ийм байдал руу орчих гээд байсан учраас тэр намын гүйцэтгэх зөвлөл бас хуралдаад ийм шийдвэр гаргалаа. Тэгэхээр бид нар 12 сарын 6-нд болох энэ намын их хурал дээр бол одоо энэ намын дарга болохоор сонирхлоо илэрхийлж байгаа, өрсөлдөгч байгаа одоо маш олон хүмүүс байна. Энэ хүмүүсийг бол одоо яг ижил гарааны нөхцөлтөөр одоо хөдөө орон нутгууд, аймагуд, дүүргүүд гээд манай Арслан намын анхан болон дунд чатны бүх байгууллагуудын гишүүд, дэмжигчдээр очиж өөрсдөө танилцуулж, шинжиллийн одоо энэ намыг яаж одоо зөв болох талаарх тэр танилцуулга одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь зөв гэж бодож байгаа. Хэн нэгэн фракцаас ч юм уу хэн нэгэн одоо төлөөллөөс очиж төрүүлж нэг нэгээрээ явах биш. Бүгдээрээ яг нэг дор одоо ингэж өөрийгөө ижил гарааны тэнцүү зарчмаар ингэж илэрхийлээд түүн дээр нь одоо бид дүгнэлт хийж одоо мянган гишүүд дэмжигчдийн төлөөлөл болж их хурл сонгогдсон төлөөлөгчд бол одоо Арслан намын даргыг чиглэх ёстой. Арслан намын даргыг сонгох ёстой. Тэр сонгогдсон дарга бол харин үнэхээр тэр 4 жилийн хугацаатаар сонгож доктортой одоо шийдэмгий шинжил өөрчлөлтийг хийж авч чадсан, намыг ялтан төрөх чадсан одоо тийм л даргыг бол сонгохын төлөө явж байгаа. За хэн нэгэн даргаар солих бол энэ Арслан намын шинжил өөрчлөлт одоо бишээ. Бид нар бол уламжлалыг бол омортохгүйгээр шинжилгээг бас ингэ хийдүүлэхгүйгээр яг төвийг нь олсон, голыг нь олсон онцтой яг энэ нийгмийн хүлээлт олсон тэр шинжил өөрчлөлтийг хийхийг бол зорж байгаа. Тийм болох тэр манай Арслан намын шинжилгээ ажлын хэсэг гэдэг ажлын хэсэг одоо 16 оны 8 сарын 3-ны өдөр ерөнхий нарийн бичгийн даргын одоо тушаалаар 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр ингэ байгуулагдсан. Энэ ажлын хэсэг маань бол дотроо 6 одоо дэд ажлын хэсэг тоогдож одоо зарим хэсэг нь бол одоо судалгаа, зарим нь бол одоо ингээд Арслан намын одоо ялагдлын шалтгаанууд гэдэг ингээд тус бүрдээ өөр өөрийн үүрэгтэй ингээд бүх зүйлүүд ингээд ажилласан байна. Дээр нь одоо саяны үндэсний зөвлөлт хорооны хурал болсон бол энэ дээр бид нар Арслан нам ямар дүрмтэй байх хэвээр ямар одоо жомтой байх хэвээр гэдэг тэр зүйлүүдээ бас ингээд нэгтгэсэн байна. Мөн одоо улс төрийн намд одоо ингээд судалгаа хийж идэг эрдэмтэн судлаачтай бид нар улс төрийн намын шинжил болон шийдэл гэдэг сэдвээр одоо ингэж эрдэм шинжилгээний баг хурал зохион байгууллаа. Үе үеийн одоо намын дарга, үе үеийн одоо нарийн бичгийн дарга нар одоо ардсан ахмадын холбоо, ардсан залуучуудын холбоо, ардсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтөд албан бусаар уулзаж одоо тэднийхээ санал сэтгэл одоо тэр бүх зүйлүүдийг бас нэгтгэж ингэж ажиллалаа. Тэгэд одоо нэгэнт 12 сарын 6-ны намын их хурал хүртэл одоо аймаг дүүрэгт одоо анхан шатны одоо сонгуул явж байна. Энэ үеэр бол бид нар бүх одоо сүм сурам дүүрэг дунд шатны байгууллагууд дээр очиж бол яг энэ саяны Арслан намын шинжлэлийн одоо ажлын хэсгээс тодорхой ингэж дүрм бэлтгэл судалгаа гэдэг энэ зүйлүүд дээр бол ингэж ажиллахаар ингээд төлөвлөсөн энийг одоо ингэ ажиллаад ингэ явж байна. Зарим аймагуудад бол хурж очиж ажиллаж тэднийхээ одоо үзэл бодол одоо бүх зүйлүүдийг ингэж сонсож энэ шинжлэх өөрчлөлтөөр бол тусгаад ингэж явж байгаа. Тийм